За энэ их чухал юм орж иж байгаа маа. Тэгээ Тэмүүлэн гишүүндээ бас баярлж байна. Энэ малчны тухай хууль уул нь их зүү хууль. Тэгээд ингээд хэрэгжилтэн дээр алдаа гараад энэ ч одоо яг нэг үлэхэд 2024 оны сонгуульд маш том нөлөө үзүүлсэн шүү дээ. Яг нэг үлэхэд орон нутгаас сонгогдсон улсын хурлын гишүүд энийг маш сайн анзаарсан баг. Тэгээ бид нар энэ яагаад болохгүй, яагаад ингээд нөгөө хөдөө орон нутгад байгаа гэдгээр нь малчтаа нүд үзүүрлээд идэм үү? Эсвэл малчны тухай хуулиа батлагдах процесс дээр нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлбөртэй холбоотой асуудал нь болно гэж баталчаад сонгуул нь өнгөрсний дараагаар болохгүй гэд мөнгөний өгдөггүй тавьдггүй, журмын засгийн газар дээр баталж өгдөггүй ийм л процесс үүсчихэд байгаа байхгүй юу? Гэх мэтлэнгээс ахуулаад ингээд олон асуудлууд байгаа. Тэгээд би бол энэ ерөнхий хяналтын сонсголыг бол дэмжиж байгаа. Энэ бол заавал хийх ёстой ажил. Маш олон малчдын асуудлын дотор хөндөгдөж байгаа. Нэг. Нөгөөх нь бид нар малчдыг зөвхөн мал хариулдаг гэж ойлгоод байгаа шүү. Үгүй шүү дээ. Энэ малчд гэдэг хүмүүс чинь тухайн газар орон нутгтаа эзэн болдог, байгалаа хамгаалдаг, ой хайрын төмөр, бусад гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлж идэг. Дээрэс нь Монгол улсын хүнсний хэрэгцээг хангаж идэг. Тусгаар тогтнолын баталгаа. Эцэг хаана энэ газар орон нутгад малчтаас өөр хэн байгаа юм бэ? Тэгээд маха гэд үгийг ихээр чэнжд нь аваад үнд оруулаад алга болдог. Сүүгээ цагаан идэг тэгэхээр худалдаа авдаг хүн байдгүй. Тээвэр нь байдгүй. Үйлдвэрлэл нь байдгүй. Боловсруулах цех нь байдгүй. Тэгээ бид нар бол яг нэг үлэхэд малчтаа ингэж холигдож болохгүй. Сонгуулийн өмнө одоо өстой бүсчилсэн хөгжлийн хүрээнд алаад өгөн, талаад өгөн, та нарын амьдралыг сайхан болгоод өгөн, малчны хуулийн чинь манай Тэмүүлэн гишүүн одоо ингээд гаргаад ирсэн, баталсан. Одоо бид нар бараг л 3 сумын дунд нэг боловсруулах үйлдвэр байгуулна, сүү цагаан эдээ чинь үнэтэй болно. Махыг чинь бид нар хажууд чинь бараг агуулгыг барьж өгч байгаа. Та нар энэ маха үнд оруул зардаг болгоно. Арь ширээ чинь хил давуулаад алаад өгнө л гэсэн үнд оруулаад. Тэгээ өнөөдөр 2 жил өнгөрч сонгуул болсноос хойш. Хин дээр гацаад. Яагаад ийм асуудал үүсээд байгаа? Тэгээ эзэн холбогдогч нарын бол бид нар яг нэмэлт асуудалтай бол тогтоох хэрэгтэй. Ямар албан тушаалтын ингээд дураараа дөрвөж дунд чимгөрөж иргэд ит. Тэгээ энийг бол би дэмжиж байгаа. Тэмүүлэн гишүүнийг бас санаачилж оруулж иж байгаа бол баяртай байна. Тэр шударгаар би бас дэмжиж гаргаж өгсөн. Баярлалаа.